За шинэхэн бичлэгтэй тавтай морил өнөөдрийн бичлэгээр stand-off 2-ыг анхлан тоглож сурч байгаа хүмүүс зориулсан жижигхэн тип маягийн зүйл байгаа. За тэгээд анхааралтай сууж таалан сойрох нь. За мэдээж хамгийн ихний өгөх тип бол crosshair. Crosshair яагаад чухал вэ гэхээр ирээдүйд та pro player болохдоо за яг зөв crosshair-ээр бод сурахгүй анханасаа crosshair-ийг зөв тааруулахгүйгээр тоглож сурвал ер нь ирээдүйдээ pro player болж чадахгүй гэсэн үг. За тэгэхээр яг stand-off 2 дээр анх эхлэхэд crosshair бол үнэхээр том байдаг. За энэ том crosshair-ээр тоглох нь ямар судалгаалтай вэ гэхээр толгой руу унах магадлалыг бууруулна. Мөн дээрээс нь яг ингэ жижигхэн биш учраас байгаа оноход саад учруулна гэсэн үг. За үүнийг яаж засах вэ гэхээр settings руу ороод control хэсгээс crosshair руу ороод dynamic гэдгийг static болгож өгөх хэрэгтэй. Ингэснээр таны crosshair хөдөлгөхгүйгээр яг нэг байндаа туснаа гэсэн үг. За мөн тоглогчтой хамгийн буруу зүйл бол том crosshair. Том crosshair-ээр тоглосноор та дайсныхаа тарих руу он чадахгүйгээс болж өөрөө алуулах магадaltaй. Ийм учраас ер нь анханасаа жижигдүү crosshair-ээр тоглож сурсан хамгийн ашигтай байдаг. За тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү crosshair за эсвэл зүгээр энгийн цэгч байсан болно гэсэн үг. За нэг иймэрхүү цэгч байсан болно гэсэн үг. За гэх мэтчлэн хоёр дахь чухал зүйл бол мэдээж sensitive. Sensitive-ийг та зөв ойлсноор дайсныхаа байршлыг зөв мэдэрч будах тийм техник байгаа. За үүнийг яг тренинг дээр под будаж өөрийнхөө зөв sensitive-ийг олж авах нэ. За sensitive дээр нэг зүйл нэмж хэлэхэд зарим хүмүүс яг бусад YouTube бүрийн sensitive болон яг crosshair-ыг яг хуулбарлаад тавьчихдаг. За яг үүнийг яг олон хэрэглэгчид үүн дээрийг алддаг байгаа. За тийм учраас crosshair-ыг яг под будаж өөрийнхоороо тааруулаад sensitive ч гэсэн яг ингээ өөр тохиромжтойгоор тааруулах нэ. За мэдээж дараагийн чухал зүйл бол та дайсныхаа байршлыг мэдхийн тулд дээр харагдж байгаа map буюу радараа харж тоглох хэрэгтэй. Радар дээр яг дайсны талынхан танай хүнийг аллаа гэж бодоход радар дээр удаан цэвэр тэмдэглэгддэг байгаа. Үүнийг сайн харж тоглосноор та дайсны байршлыг амархан мэдэж өөрөө давуу талаа олох боломжтой юм аа. За яг diffuse яг bomb diffuse дээр хамгийн чухал анхаарах зүйл бол та мапаа сайн мэддэг байх хэрэгтэй. За мапаа сайн мэддэг байснаар та дайснаас төрүүлж чухал байрлал авч за тэндээсээ стратеги гарган ялах боломж маш өндөр байдаг. За мөн дээрээс нь за яг хаана байлдаан болдог, хаана тулаан болдог, хаанаас хүмүүс орж ирдэг хэсгүүдийг за яг анзаарч сурч тоглох хэрэгтэй. За ингэснээр та дайсны байршлыг амархан мэдэж тэднийг амархан устгах боломжтой юм аа. За мэдээж яг шинэ тоглогчдод хамгийн толгойг нь гачлагддаг зүйл бол settings. За settings хэсгийг яаж амархан ойлгох вэ гэхээр за region-ыг мэдээж авто олох хэрэгтэй. Ингэснээр таны ping унахгүй мөн дээрээс нь гэрс унахгүй байх магадлалыг ихсгэнэ гэсэн үг. За дараа нь hot visibility. За энэ болонгууд яг ингээд таныг тоглож явах үед за контроллерныхын товчлуурууд харагдахгүй юу гэсэн үг. За ер нь Clifford Only Visible дээр харагдахгүй. Visible дээр таны контроллер бүтнүүд харагдана гэсэн үг. За
дараагийн зүйл бол видео. За видео дээр shader, detail, texture, model, effect, anti-aliasing, anisotropic filtering гэх мэтчлэн иймэрхүү зүйлсээс бүрддэг. За эдгээр ямар учиртай гэхээр ерөнхийдөө яг game graphic гэсэн үг. За энэ графикийг багасгаснаар таны FPS яг тогтвортой байна. Бүр тулгарчих юм бол таны FPS ер нь унах магадлал өндөр гэсэн. Тийм учраас ер нь яг medium 60 FPS дээр тоглох нь хамгийн тохиромжтой юм аа. За мэдээж дараагийн зүйл бол sounds буюу дуу чимээ. За дуу чимээг бол ерөнхийдөө бүх дуунуудыг унтраач хэрэгтэй. Анхнаасаа дуунуудаа унтраагаад тоглоо сурчих юм бол ерөнхийдөө яг тоглож явах үед та зөвхөн тоглоомд анхаарна гэсэн үг. За тэгэхээр үүнийг яаж хийх вэ гэхээр зөвхөн master volume-аа л ихсгэж хэрэгтэй. Тэгээ бусдыг унтраана. За тэгээд мөн 3D аудио гэдгийг асааснаар за таны одоо дайсны чинь хөлний чимээ нь яг хаана сонсогдож байгааг эсвэл баруун талд сонсогч бол баруун талд, ард бол ард, урд бол урд гэх мэтчлэн яг байршлаар сонсох гэж өгдөг. Тийм учраас энийг асаачих хэрэгтэй. За мэдээж first person shooter тоглоом учраас skins амар чухал. За мэдээж анхлын тоглогчд маань skin-ийн төлөө бас тоглодог. За энэ нь бол өөрөө буруу. Ер нь та яг skin гэхээс илүүтэйгээр ер нь эхлээд тоглолтондоо анхаараа сурч хэрэгтэй. Тоглолтондоо анхаараа сурсны дараагаар ер нь ски ярина. За тэгээд олон тоглогчид асуудаг л та. Яаж marketplace дээр gold олох вэ гэдэг. За үүнийг болонгууд shop дээрээс за энэ 100 coin-оор авдаг. За 100 silver coin гэж ярьдаг. За энэгээр одоо энэ box болон dynasty crate гэж байгаа. Энэ дөрвөөс эргүүлээд та унгаасан скинээ зарах замаар одоо голд олж болтгоо. За скин яаж зарах вэ гэхээр зарах гэж байгаа тухайн скин дээрээ дараад find on marketplace дээр дараад за эхлээд за purchase request гэж байгаа. За энэ болонгууд яг зах зээлийн дундаж үн буюу хүмүүсийн ордер тавьсан хэсэг байгаа. За энэ доотлын хэсгүүд болонгууд хүмүүсийн яг зарж байгаа үннүүд байгаа. За тэгэхээр яг яаж тавих вэ гэхээр зах зээлийн үннээс арай их, хүмүүсийн тавьж байгаа үннээс арай бага зарна. За жишээлбэл хүмүүс 13, зах зээлийн үн 10.85 байлаа гэж бодоход та яг тэрний голоор буюу 12.5 гэж заруул ерөнхийдөө ашигтай гэсэн үг. За энэхүү миний зүгээс бэлдсэн анхан шатны stand 2 плеерийн тип ингээд дуусч байна. За тэгээд дараагийнхаа шинэ хэмжлэгээр болцъё. За тэгээд лайк, support харахаа мартаа. За тэгээд баяр таа.